дугаараараа хоёр оролцогч сонгосон. За тухайн хоёр оролцогч маань одоо 60 насны төлөөлөл эмэгтэйчүүд байсан. За энэ хоёр эмэгтэйг бид энэ удаагийн өнөөдрийнхөө дугаараар эрүүл мэндийн одоо үзлэгт хамруулна. За тухайн эмэгтэйчүүд дээр 60 насны одоо төлөөлөл болсон эдгээр эмэгтэйчүүдэд ер нь одоо тухайн наснд нь одоо эрүүл мэндийн ямар асуудал шинж тэмдэг зөвөр одоо илэрч байдгийг нэгдүгüүрт нь за хоёрдугаарт нь одоо тухайн зөвөрүүд дээр тулгуурлаад хоёр эмэгтэйгээ бид одоо онцлогоонд үзлэг онцлогоонд хамруулах юм ингээд үзэгч та бүхэн ч гэсэндээ нэвтрүүлэгтэй хамт байгаараа манай хоёр оролцогч бол 60 насны төлөөлөл болсон хоёр эмэгтэй байгаа. Намайг Чимбатэ Мөнхтүүл гэдэг 61 настай. Миний амьдралын хэм маяг гэвэл болж үл би эрт басч өглөөнийхөө цаг тогтмол уудаг. Ер нь энэ сүүлийн 10 жилийн нэг бол хэвшил болгоцсон. Нойрны хувьд гэвэл болж үл орой эрт 9-аас 10 цагийн хооронд унтахыг хичээдэг. Тэр үедээ унтчихвал би нойрыг гайгүй авчдаг. Тэгээ өглөө үрээр 5-6 цагийн үед сэрждэг. Ийм амьдралын хэм маягтай. Тэгээд эмчийн үйлчлэл тогтмол 2-3 жилийн хооронд ороод байдаг. Нэмэлт бүтээгдэхүүн, витамин тэднийг бол би хувийн зүгээс бол маш сайн хэрэглэдэг шүү дээ. Тэгээд хоолн дээр бол сүүлийн хэдэн жил маш сайн анхаарч байгаа хоолны асуудал биеийн эрүүл мэндийн байдлаас болоод анхаарч байгаа байхгүй юу? Гочоогийн алтан цэцэг гэдэг намайг нэгтлэн мэрэгжилтэй. Тэгээ амьдралын химээ гэхээр яг тэгж нэг дэглэм барьж явдаг гэсэн л ба. Одоо харин тэгээд шинжилгээ эмчид үзүүлээ тэгэл шинжилгээнийхээ хариуг сонсож байгаа бол тэгэл бич. Эмнэлгээр нэг их явждаг шинжилгээ юу хийлгэж байгаагүй. Дасгал хөдөлгөөний хийдэг шүү дээ. Ер нь удаан яг нэг жоохон алхаж малахыг дасгал хөдөлгөөнд хийхгүй шүү дээ. Одоо нөгөө нэг эмнэлэгт үзүүлээд тэгээд шинжилгээнийхээ хариуг гаргаад тэгэл ямар байх нь гэдгийг л харъя. Санаа. За хоёр оролцогч олж ирсэн. За энэ хоёр хүний маань хувьд хоёулаа 60 насны төлөөлөл юм байна. Тэгээ танаа эмнэлгийн зүгээс яг одоо 60 насны төлөөллөөр те ямар одоо нөгөө эрүүл мэндийн үзлэг онцлогоо хийх боломжтой. Тэгээ яг эдгээр насны хүмүүсийн хувьд те ямар үзлэг онцлогоонд хамгийн түрүүнд нэн шаардлагатай хамрагдах ёстой гэдэг юм болоо. Яг эхлээд нөгөө эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үйлчлэгээр ерөнхийдөө ингээд тогтмол хийх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол Ямартаач хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгийг санал болгож байна. Хамгийн сүүл хэзээ эмнэлэгт үзүүлсэн? Би ер нь жил болгоо үзүүлдэг. Энэ мом медикал дээр бас үзүүлдэг. Яхаанд үзүүлдэг. Эмэгтэйчүүд нь тий өөрчлөлж ирсэн тий. Тэгээд сүүлийн 2 жил дүүргийнхаа эмнэлгээр явж байгаа. Тий. Тэг өнөөдөр энэ дэрийдаа гээд төлөвлөсөн ирж ирсэн. Яг нааша зөвлөжсэн хүний нь олоод авсан биз дээ. За та ишээ бүртгүүлж. Эмнэлгийн зүгээс яг хамгийн нэн түрүүнд одоо эмэгтэйчүүдэд бас хамруулъя гэж тэгж нүслэгттэй. Тэгэхээр тань дээр одоо ер нь эмэгтэйчүүдтэй холбоотой ямар нэгэн асуудал байна уу? Ер нь эмэгтэйчүүдэд үзүүлэх гээл бодож яг нэг жоохон чист дараач юм. Тиймэрхүү юм байж ч магадгүй. Тий. Бидний насны дээр. Тий. За хоёр хүмүүс сая эмэгтэйчүүд дээр цаг авчлаа тийм. Эмэгтэйчүүдийн үнэлгээний одоо нэг онцлог давуу тал нь юу гад тийм. Яг манай дээр нөгөө эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг явдаг байхгүй. Одоо юу гэдэг эмэгтэй хүмүүс нөгөө 2 жилдээ нэг 3 жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй байдаг гэдэг. Тэр вакцины үзлэгээр нь өнөөдрийнхөө юг хэлүүлж байгаа. Тэндээ болохоор эмэгтэйчүүдээ яхаа эсийн шинжилгээ тэгээд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийлгэнэ.
Сайн байна уу? За энэ хүн дээр нөгөө урьдчилан сэргийлэх вакцины үзлэг бичсэн байгаа. Та үзээд. За химэлээ та? Чамбат мөнгөдөл. За регистрэн. За энэ тий. За гадаа эмэгтэйчүүдийн багц бичүүлсэн юм байна. За яасан мөлий? Танд ямар зөвөр байна? Жаахан яг шээ сатарах мэдрэмж төрж байна. Тэгээд ерөнхийдөө бол 3 жилийн өмнө бас өөрөө үзсэн. Тэгээд надад эсийн шинжилгээ тэгвэл давтан үзлэг юм байна тий. За эсийн шинжилгээний хариу нь за би шалгаад өгье. За хэвэн гарсан юм байна тий. За одоо ямар зөвөр байна тий? Одоо бол яг нь жаахан хөврөших маань зөвөр байна. Өөрт мэдэрч байна. Тэгээд ерөнхийдөө 3 жилийн дараа ирсэн болохоор ирж байна. Уул нь жилдээ давтан үзүүлэх ёстой 3 жилийн дараа ирж байгаа юм байна. За хураашилтаас өөр ямар зөвөрүүд байна? Шүн сайн унтж байгаа юу? Нойр нь ямар байгаа? Янз янз байгаа. Нойр тий. Тэгээд заримдаа шүн бас шин, заримдаа шиггүй. За өөр шинж тэмдэг зөвөр бол байхгүй тий. За хоёлаа болохоор одоо ч та чи хэдэн настай вүлээ? 61 62 хүрч байна. За хоёлаа 62 настай болохоор цэвэршний дараах үе гэж явна. Цэвэршилтийн дараах үе гэж явна. Цэвэршилтийн дараах үеийг болохоор эрт болон хожуу гэж авч үздэг. Цэвэршилтийн дараах үе нь 6 жилдээ явах юм бол эрт үе, 6 жилээс дээш явах юм бол цэвэршилтийн хожуу үе гэж үздэг. За тэгээ хоёлоо ямар ч үсэн ихлэ үзлэгээ хий. Тэгээд танд тохирох шинжилгээнүүдийн сонгоод дааврын шинжилгээ байж болно. Дааврын шинжилгээгээ өгөн дээрээс нь нэмээд эхоны шинжилгээ, эмэгтэйчүүдийн эхоогоо харуулна. Мөн мацак бол эсийн шинжилгээгээ яачна гэсэн үг. Эсийн шинжилгээ нь болохоор умаа хүзүүний хорт ховдрын урьдчилан сэргийлэх илрүүлэх учраас жил болгон өгөх ёстой маш ач холбогдолтой шинжилгээ гэсэн үг. Мацакийн шинжилгээ буюу өтрээний наагцын шинжилгээ гэж байгаа. Энэ шинжилгээ нь болохоор өтрээний хуур ашиглалт, ашигтай ашиггүй бактери ямар төвшөнд байгаа нь бол гараад ирнэ гэсэн. Тэгэхээр танд бол энэ шинжилгээнүүд бол одоохондоо хэрэгтэй гэж бодож байна. Та ойрт Д витамины шинжилгээ өгсөн үү? Өгөөгүй байгаа нөтлөн жил болж байна. За тэгвэл би энэчнээс бас Д витамины шинжилгээг нь бас захиалаад өгье. Тийм. За тэгье. Өөр зүрх дэлсэх yan зөвөр байгаа юм. Баггүй одоо хагас жилийн өмнөөс эхлээд нэг байсан. Тэгээ одоогор гайгүй хэвээ имчилгээнд хамраа. Манай эмнэлгийн цэвэршилтийн явцыг үнэлэх юм хэмжүүр гэж байдгийг. Та энийг эхлээ бүгэлч. За тэгээ энэ дээр бүгэлснийхэн дараа хоёлоо танд ямар шинжилгээ илүү тохиромжтой байна. Үнэлгээнд дээр нь шалтгаалаад би танд илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө гэсэн үг. За халуун оргих зөвөр бол хөнгөн байгаа юм байна таны хувьд те. За энэ сайн байна. Цээж 5 гүйтэл зүрхний хэм алдагдах зөвөр бол байхгүй байгаа юм байна. Нойрны хямрал илэрсэн байна. Дунд зэрэг. За энэ дээр бол маш чухал. Тийм учраас өдөр заавал 6 цаг, 8 цаг унтчих хэвээр. Эндээс стресс үүсдэг. Бас бус дагаад бусад цэвэршилтийн зөвөрүүд улам ихсэлнэ. Зүрх судасны өвчний талаас ч гэсэн зөвөрүүд ихсдэг учраас энэ дээр та анхаараарай. За юу аль болох стрессдэггүй тайван 21 цагаас хойш сайн унтаж амарчих хэвээр гэсэн үг. За сэтгэл санааны зөвөр бол байхгүй юм байна. Ааш зан хит сандрах зөвөр бол байхгүй юу танд? Их гэж сандраад идэггүй шүү дээ бас. Сэтгэл түгших зөвөр бол байхгүй байна тий. За хамгийн таны зөвөр бол жоохон ойр ойрхон шээгээд байгаа юм байна тий. За энэ дээр хоёлоо дааврын шинжилгээнүүд өгч үзнэ. Тэгээд эхотоо харахтаа үнэлээд үзье. За тэгээд булчин үе мөч эмзэглэх зөвөр бол хаяа байгаа юм байна тий. Тэндээс энэ дээр хоёлоо үндэслээд ясны сэргэжилтийг үзье. Тэгээд Д витамина үзье. Ерөнхий шинжилгээнүүдээ аваад үзье. За хоёлоо үзлэгтээ орох уу? За тий. За одоо ингээ хоёлаа харчлаа. Манайх хамгийн сүүлийн үеийн General Electronics компани 5D эхо аппарат байгаа. Тийм учраас умаа өндгөвч бол маш сайхан хэвээ харагдаж байна. За таны нэр хэмлээ? Асан цэцэг. За. За энэ нэр нь ороод ирсэн байна. За танд ямар зөвөр байна? гэж жоохон нөгөө нэг шийс мис судгарч мадгаар
тиймэрхүү юм одоо илэрдэг байгаа. Ханид минут хүрэхээр. Хэдэн онд цэвэрсэн мөлий та? Би чинь одоо бараг нэг 50. Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийзээ үзүүлсэн мөлий та? Хамгийн сүүлд нэг 3 жилийн өмнө л. Умаа хүзүүний хавдрын эсийн шинжилгээ гэж өгсөн үү те? Хэвэн байсан уу? Өндөр. Аха. За халуун оргих, хөлрөх ямар нэгэн шинж тэмдэг байгаа юу одоо? Би танд ингээд ер нь тайлбарлаад өгье заяа. За цэвэршилт гэдэг бол ерөөсөө биений юм хамгийн сүүлд ирснээс хойш 12 сар ирэхгүй байхыг бол цэвэршилт гэж ерөнхийдөө нэрлэж байгаа. Тэгээд цэвэршилтийг маш олон төрлөөр авч үздэг л дээ. Физиологийн бос цэвэршилт гэж байгаа. Энэ нь бол мэс заслаар умайг бүрэн авагдсан залуу настай хүмүүст ч гэсэн цэвэршилт бол тохиолдож болно гэсэн. Эрт цэвэршилт гэж байгаа. Эрт цэвэршилт нь бол 40-45 насны хүмүүст их хөвчлэн тохиолддог гэсэн. Хит эрт цэвэршилт гэж бас байгаа. Тэр нь бол 40-өөс дээш 40-өөс өмнөх насныханд бол тохиолддог гэсэн үг. Тэгээ хожуу цэвэршилт гэж бас байгаа. Хожуу цэвэршилт нь бол 55 наснаас дээш насны хүмүүсүүд бол тохиолдож байгаа гэсэн үг. Тэгэхээр таних бол ингээ хожуу цэвэршилттэй орчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас хоёулаа ингээд асуумж байгаа. Энэ асуумжийг бөглөөд та энэ асуумжийн дагуу хариулаад би тэгээд танд тодорхой зөвлөгөө зовирууд чи илүү зөвлөгөө өгнө гэсэн үг. Та шүүн сайн унтдаггүй, яаж ийн цээж орчмын тавгүйтэл байна уу, жин нэмэгдэж гэнэ үү, тэднэрийг ярьж болно гэсэн үг. Жин хөвлөгээр таргалж байгаа юу? Тиймэрхүү зөвөр. Тэр чинь нөгөө нэг эстроген даврын хит бууралтай холбоотойгоор бас биеийн жин буурдаг байхгүй, ихсээд идэг байхгүй юу? Тэгээ хөвлийн таргалт үүсээд идэг гэсэн үг. Одоо чинь жирэмслэл гэдэг чинь одоо жирэмслэлтгийн цэвэршилт гэдэг чинь болохоор ер нь эстроген даавартай хамааралтай гэсэн үг. Ер нь 20 настай, 30 настай, 35 настай хамгийн өндөр түвшиндээ эстроген даавар бол байдаг гэсэн үг. Тэнгүүтээ 40 болон 50 60 хүрээд ирэхээр эстроген даавар бол ерөөхдөө буурч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр эстроген дааврын бууралттай холбоотойгоор танд бол ямар зовирлууд илэрдэг, бас жин нэмэгдэх те хоолт дээрээ өөрчлөлттэй болох тийм янз бүрийн зовирууд илэрдэг гэсэн үг байхгүй юу? Одоо зүрх судасны талаас гэх юм бол даралт ихсэх те. даралт ихсдэг. Тийм даралт ихсэх зовир байж болно. Тэр нь бас халуун оргих, нүүр халуун оргих, хөлрөх шинж тэмдэг бол байхгүй. Хөлрөх нь гайгүй болцсон. Нүүр халуун. Өгөнд байсан уу тийм. За хоёлоо тэгэхээр одоо тань тохирсон шинжилгээнүүдийг бол авч үзнэ гэсэн үг. Эхлээд эстроген болон FSH дааврыг бол авч үзнэ. Та тэгээ энэ судалгааг ямар ч байсан бүгэлч энэ судалгаан дээр үндэслэгдээд танд ямар шинжилгээнүүд тохиромжтойг би зөвлөд өгнө гэсэн үг. За болцсон уу та? За хоёлоо дөнгөнөөд ерөнхийдөө үзээтгэе. За таны цэвэршилтийн явцын ер нь хөнгөн явцтай байгаа юм байна. За таны гол асуудал гэх юм бол зүрх жоохон дэлсээд байгаа юм байна. Зүрхний эмчид ер нь үзүүлэх шаардлагатай гэсэн үг. За тэгээ сайн унтаж амрах, стресстгүй байх шаардлагатай юм байна. Хоёлоо жоохон дасгал хөдөлгөөн хоолтон дээрээ жоохон анхаармаар юм байна. За тэгээд эсийн шинжилгээний хариу гаргахаар би танд шаардлагатай бол дааврын шинжилгээ гарахаар шаардлагатай бол дааврын эмчилгээ, шаардлагагүй бол ашигтай бактеритай зөвлөх эмчилгээ ер нь зөвлөнө гэсэн үг шүү. За юм байна да. За баярлалаа. За тэгээ шинжилгээний хариу гарахаар та буцаад хүрээд ирээрэй. Танд үлдсэн зөвлөгөөг өгье. За. Ер нь одоо саяны оролцогч гэлтгүүгээр тийм ер нь одоо яг энэ 60 насны төлөөлөл болсон эмэгтэйчүүдэд яг одоо ямар онцлог юм шинж тэмдгүүд ч гэдэм үү те ямар асуудал ер нь үүсч эхэлдэг үе юм бэ? Тэр талаас та үзэгчдэд гоё мэдээлэл өгчлээ. За ер нь нөхөн үрчмийн нас те 60 нас бол цэвэршилтийн нас гэж явдаг. Цэвэршилтийн нас учраас эмэгтэйчүүд маань заавал үзлэг шинжилгээндээ бол хамрагдах шаардлагатай байдаг. Эсийн шинжилгээ, төвөгтрээний нацийн шинжилгээ, дааврын шинжилгээ, витаминуудын шинжилгээ, эрдэс бодисын шинжилгээндээ бол хамрагдаж явах шаардлагатай гэсэн. Үүнээсээ шалтгаалаад бид нар бол тодорхой зөвлөгөөнүүдийг өгдөг байгаа. Нөгөө эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа одоо ингээд 60-60-аас дээш ч юм уу те ингээд
ярихлаар эмэгтэйчүүд маань нөгөө сарын тэмдэг ирэхээ болчлолвол эмэгтэйчүүдийн асуудал одоо дахиж үүсэхгүй гэдэг нэг юм ойлголттой байгаад байдаг. Энэ бол маш буруу ойлголт уу? Тийм эмэгтэйлхэн учраас нөхөн өрчгөн эргэтэнтэй л байгаа учраас цэвэршлээгээд бүх юм зогсохгүй гэсэн. Дааврууд өөрчлөгдөж байгаа, нөхөн өрчгөн системүүд ажиллаж л байгаа. Тийм учраас бид бүгдээрээ заавал онцлогоо эмчилгээнд бол хамрагдаж явах шаардлагатай гэсэн. Умаа хүзүүний хавдрын эсийн шинжилгээ буюу умаа хүзүүний хавдрыг эрт онцлох шинжилгээ бол байдаг. Үүнийг бол жил болгон бол эмэгтэй хүн заавал өгч явах хэрэгтэй гэсэн. Үүн дээрээ бас манай дээр бол папиллома вирусны шинжилгээ гэж авдаг байгаа. Папиллома вирус буюу умаа хөхөнцөр вирус гэж үзэж байгаа. Хөхөнцөр вирус нь бол умаа хүзүүний хорт хавдрыг үүсгдэг гол үүсгэгч вирус байгаа. Энэ үнийг бол өгснөөрөө залуу эмэгтэйчүүд ч гэсэн те умаа хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. Эсийн шинжилгээндээ хамрагдана. Тэгээ папиллома вирусыг үзүүлнэ, вакциндаа хамрагдаад явбал умаа хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой гэсэн үг. Хавдрын хувьд бол мэдээж одоо нөгөө нас ахих тусам одоо магадлал ихсээд явчих байна. Тий. За сая би танай өрөөнд орж иржсэн нөгөө хүүхдийн ургийн яхааны зургнууд айгүй хөөрхөн харагдлаа. Тэгэхээр нөгөө таны хувьд бол нөгөө данганц нөгөө эмэгтэйчүүдийн цэвэршилт дээр ингээ үзлэг хийгээд байхгүй бас жирэмсэн эмэгтэйчүүдэд бас үзлэг хийдэг баг. Тэгээ ер нь одоо таны одоо үзлэгийн нөгөө цар хүрээ хүмүүсийн тий хэлж авдаг хүмүүсийн бид нар бол жирэмсний бүх төрлийн онцлогоог хийж байгаа. Жирэмсэн бол анх онцлогдохоос ахуулаад тий ургийн гажгийн бүх онцлогоонуудыг хийж байгаа. 11-ээс 13 хоногт жирэмсний эрт үеийн онцлогоо, тэгээ хавсарсан илрүүлэг, бодолт гэж хийдэг. Тэгээд 27 хоногт ургийн бүтцийн яхаа үзэж байгаа. 28-7 хоногт бас ургийн бүтцийн яхаа, 32-7 хоногт, 36-7 хоногт гээд бүх төрлийн үзлэгийг хийн. Төрсний дараах үзлэг онцлогоог ч гэсэн бид нар бол тогтмол хийж байгаа. Би нөгөө өсвөр насны охтуудтай холбоотой бас үзлэг онцлогоо байх уу тэрийг бас асуучих гэж бодлоо. Тийм манайх эмэгтэйчүүдийн олон эмчтэй. Тэгээд бүгд нарийн мэрэгжлийн эмчнэр байдаг. Бүгд чиглэлээ үздэг. Охтын эмч ч гэсэн байдаг. Охтыг сарын тэмдэгтэй биений эм гэж ярьдаг. Биений эм ирсэн цагаас нь авахуулаад заавал ер нь үзүүлэх хэрэгтэй. Өндгөвчний өөрчлөлт байна уу? Дааврын өөрчлөлт байна уу? Биений эм нөвдөлтөд ирж байна уу? Өндгөвчөнд нь уйланхай байна уу? Эсвэл сарын тэмдэг ирэхгүй байна уу? Алдагдаж байна уу гэдгийг заавал үзүүлж шалгуулах шаардлагатай байдаг. Нөгөө нөхөрчхөн одоо тий насных л бол биш тий тэрнээс өмнө ч байсан гэсэн за мэдээж одоо настай эмэгтэйчүүд маань ч гэсэн эмэгтэйчүүдийн үзлэг онцлогоо ер нь байнга л хамрагдах хэрэгтэй юм байна. Тий гэж ойлголоо. Тий эмэгтэйчүүд бол угаасаа жилдээ заавал нэг үзлэгт хамрагдах хэрэгтэй. Манай жирэмсэн эмэгтэйчүүд бол жирэмсэн үедээ л үзүүлчихэд дахиж ерөөсөө үзүүлдэггүй те шаардлагатай, зовиртой л бол үзүүлнэ гэж боддог. Урьдчилан сэргийлэгч урмаар хөхөө үзүүлэх хэрэгтэй. Тэгээ эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Охтууд ч гэсэндээ биений өвдөлттэй байгаа бол заавал эмэгтэйчүүдийн эмчиж хандах, үзүүлэх шаардлагатай. Яагаад тэгэхээр эндометриозын эмгийг маш их тохиолдож байгаа. Өндгөвчний олон уулын хайж хам шинж гэж бас байгаа. Маш олон төрлийн эмгэгүүд байдаг учраас заавал нарийн мэрэгжлийн эмчид үзүүлээд шалгуулах шаардлагатай гэсэн. Одоо өргөдлийн шинж тэмдэг илэрсэн хойноо бас зарим хүмүүсүүд их ханддаг л та өндгөөсийн нөөц багслаа тий үзүүлэх шаардлагатай байсан байна гэдэг. Тэгэхээр жил болгон үзүүлээ шалгуулад явж ивэл энээс өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн. Одоо саяны таны нэрлсэн бүх энэ онцлогоонуудыг танаа дээр хийнэ үү? Тийм манай дээр хийж байгаа. Дааврын шинжилгээ, бүх төрлийн дааврын шинжилгээ, эмэгтэйчүүдийн цогц онцлогоо, хөхнийхөө бүх онцлогоо эмчилгээг манайхад бол хийж байна. Баярлалаа. За одоо яг нэвтрүүлгийнхаа оролцогч нар үндэслэдэй 60 насны төлөөлөл эмэгтэйчүүдэд та ер нь одоо эмэгтэйчүүд талаас нь яг ямар одоо зөвлөмж хэлэх вэ? Ямар асуудал одоо шинж тэмдгүүд эдгээр хүмүүстээр гарч эхэлдэг юм. Тэрэн дээр үндэслээд ямар зөвлөмж хэлэх вэ? За 60 насны эмэгтэйчүүдэд ер нь цэвэршилт явагдсан байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас манай эмэгтэйчүүд бол дасгал хөдөлгөөн хоолтон дээр маш их анхаарах ёстой. Эстроген даавартай хамаарал эстроген даавар ер нь буурчж байгаа гэсэн. Тэгэнгүүтээ FSH гэдэг даавар бол ер нь нэлээд өндөр болж эхэлж байгаа. Тийм учраас манай эмэгтэйчүүдэд ер нь тархалт явагдаж эхэлнэ, нойрны хямрал явагдаж эхэлнэ, сэтгэл түгших, сэтгэл санааны хямрал явагдаж эхэлдэг. Өөр зөндөө олон зөвөрүүд
илэрдэг учраас ер нь бол дааврын шинжилгээнд дээрээ тулгуурлаж эмчилгээг бол хийх шаардлагатай байдаг. Эстроген нөхөх эмчилгээнүүд бол маш үр дүнтэй байдаг. Шээс задгаарлын үед тийм учраас эмчтэй үзүүлээд ер нь эмчилгээгээ шаардлагатай бол авна гэсэн үг. Тэгээ мөн дасгал хөдөлгөөн хоолт бол маш чухал. Ерөөсөө дасгал хөдөлгөөн хоолтгүйгээр цэвэршилтийг даван туулахад бол маш хүндрэлтэй байдаг. Тийм учраас ер нь энэ дээр анхаарал дэлхийн нийт бол угаасаа цэвэршилтийн нийгэмлэгээс гаргасан зөвлөмж байдаг л да. Хооллолт, дасгал хөдөлгөөн бол салшгүй холбоотой гэж. Байнга өдөр тутамдаа хийх явах нь чухал. Эрүүл тавгны дүрм гэж байдаг л да. 30% уураг, 30% нүүрс ус, 30% жимс болон ногоо тий. 10 эслэг гэсэн үг. 10% нь бол чанартай өөх тос гэж үзэж байгаа. За яг энэ одоо журмаар идээд тий хоол хүнсээ тохируулаад дасгал хөдөлгөөн хийхэд бол цэвэршилтийн болон цэвэршилтийн дараах ямар нэгэн одоо синдром гэх үү тий энэ юмд одоо өртөхгүй байх нь шүү дээ тий. Тий яг хам шинж хүм болгоноос шалтгаалаад өөр хийж болно л тоо. Гэтэ бид нар бол ерөөсөө дуртай дасгал хөдөлгөөний хийхийг зөвлөж байгаа. Уулан далхах, бассейн цэлэх тий жимд явдаг бол жимдээ явна, пилатест явдаг бол пилатестаа явна. Ямар нэгэн дасгал хөдөлгөөнийг заавал чанартайгаар хийх ёстой л гэсэн үг. За манай эхо аппарат нь бол ургийг бол 31-7 хоногтой ураг бол харагдчихээн. 5D эхогоор бол ингэж харагддаг байгаа. Ургийн хөдөлгөөн болон уруулын хөдөлгөөн бүгд ингээд 5D эхогоор бол уншлаад харах бол бүрэн боломжтой байгаа. Жирэмсний анх ихлэ жирэмсэн болсноо бол эход заавал үзүүлэх шаардлагатай байгаа. Цаашдаа бол 11-ээс 13-7 хоногт даамны хам шинж буюу хоромсоомын эмгээг эхогоор бол бүрэн онцлох боломжтой байдаг. 27 хоногт бол бүтцийн гажгийг бол тодорхойлдог. 28, 32-7 хоногттой бол тоглолт үзлэгтэй бол хамрагдаад үзүүлээд явах шаардлагатай. За хоёр оролцогч маань 60 насны төлөөлөл нэвтрүүлгийг нь бол танилцуулсан. За хоёр эмэгтэйчүүд маань эмэгтэйчүүдийн эмчийн одоо үзлэгт хамрагдсан байгаа цэрэн тулгын эмчийн үзлэгт тий. Тэгээ та хоёрт маань одоо хамгийн их нөгөө эхний шатнд хийгдэх шинжилгээнүүд төлөвлөсөн байгаа тий. Одоо шинжилгээ тий орно. Одоо хамгийн сүүлд ер нь ойролцоогоо хэдийн хэр хугацааны өмнө одоо шинжилгээ өгсөн бэ та хоёроо? Би жил харгасан өмнө өгсөн байгаа. Таны би чинь 2 жил юм. 2 жилийн өмнө. Ер нь сүүл барагтаал бол нөгөө эрүүл мэндийн байгууллага бараг л хандаагүй хүмүүс байгаа даа шүү дээ тий. За одоо орж тэгвэл шинжилгээнүүд өгцгөөе тий. За Долоон эмчийн төлөвлөсөн шинжилгээ хийгдэнэ. Тэгэхээр хоёулын шороо, гурлын шороо цусаа өгөх нь байна. За тэгээ хариун 1-4-5 цагийн дараа гарна. За иш яваа. Өдрийн минь. За нөгөө эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг шинжилгээнд орж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тий. Цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. сайн байна уу? За хэмжээ нэрээ
Эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол өглөө эрт тусч, орой эрт унтах, за мэдээж одоо тохиромжтой хоол хүнсээр одоо дархлаагаа дэмжих тий биеийнхаа үдсийн солилцоог сайжруулах ч гэдэг юм уу, дасгал хөдөлгөөн хийх ч гэдэг юм уу, маш олон тэгсэн ирнэ маш энгийн одоо зүйлсээр та эрүүл байх боломжтой. Мэдээж ямар нэгэн тулгамдсан асуудал танд үүссэн бол энийг эрүүл мэндийн байгууллагт буюу эмнэлэгт хандаж одоо тохирох одоо мэрэгжлийн эмчит хандаа зөвлөгөө мэдээлэл авна. Танд нэвтрүүлгээрээ дамжуулаад нэг зүйлийг анхааруулж хэлье. Энэ бол та өөртөө ямар нэгэн зовир шинж тэмдэг илэрлээ гэж бодоход дур мэдэж огт эмчилгээ хийж болохгүй. За мэдээж дур мэдэж хийсэн эмчилгээ таныг дараачийн хүндрэл рүү аваачна. Мэдээж та ямар нэгэн зовир илэрсэн бол бас эмнэлэгт очихоос айж ингээд хугацаа алдаж болохгүй. Та тухай бүрт нь цаг алдалгүй эмчит хандах ёстой гэдгийг энэ одоо эрүүл амьдрал цай нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэнд бас давхар дахин сануулж хэлмээр байна. За мэдээж нэвтрүүлгийн маань оролцогчид бол 60 насны төлөөлөл. Гэхдээ та заавал 60 насны төлөөлөл гэж нэвтрүүлгийг үзэх хэрэггүй. Энд бол одоо бүхий л насны 0-оос ахуулаад одоо дээшээ одоо ахмад наст нь хүртэл одоо анхаарлаа хандуулж үзэх ийм одоо эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллүүд энэ нэвтрүүлэгт маань багтаж шингэж явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань эрүүл амьдрал цай нэвтрүүлэгтээ хамт байгаараа үзэх болгонд танд эрүүл мэндийн одоо мэдлэг боловсрол олгох юм шүү. Ингээд эрүүл байх их үндэс бол эрүүл амьдралын хэв маяг юм аа. Тэгэхээр эрүүл амьдралын хэв маягийг баримталж ирээдүйдээ илүү ихтэй мэдээж амьдралын чанараа сайжруулах юм одоо боломжтой болно. Ингээд үзэгч та бүхэн маань эрүүл амьдрал цай нэвтрүүлэгтээ хамтаагаараа нэвтрүүлэг маань Mom Medical клиникийн эмнэлгээс танд хүрэлээ.